Хайраа. Чи хизэнээс юм годголсон охин хотоор зугаалуулдаг болцгий. Чиний бодож байгаа биш ээ. Чим үү ямар чи аа? Миний нүхрийг тийм амархан байна уу? Чи та чамрын би. Шамши ийм байлаар худал чимнүүдийг би мэддгийн заа юу? Яасан чи? Баян залуучуудыг уургалаад ихний хүүхдээс салдаг санаатай юу аа? Тэр зэвүүн мөн новшлоод хөрөг мөнгөний өөхт аавь гэж бодоо юу чи? Аа? Чанар шиг хэмтэнүүд шатахгүй шүү дээ. Юу? Нэ чи уурлаад байна бити уул. За энэ хайсан гэдэг. Юу? Би хаана нэ? Би энэ ус юу вэ? Яна. Хайраа яг аваад байгаа юм. Хараа. Яагаад би Гэртэл байж тэмнэр. миний царай уур болсон бэ? Юу химдээ хөөрхөн л шүү дээ чинь. Хөөрхөн байна. Ой. За хайраа өрөөндөө ороо. Өрөөндөө ороо хайраа. Хайр нүгтүүд өргөдөг зэ. Сони юм. Би яагаад хэрэгсэн ихнэр болсон юм бол? Би ч уг нь залуухан зулаа штий. Нэгсгүй яг цөөд юм болоо. Яй. Та одоо болооч тий. Би энийг чи 2 сарын цалингаар авсан заа юу. Тэгж ярих юм бол зайл гэж хэлэх хүн би байна мэдөө. Миний биенээс зайл. Чи одоо юу? Юу ямар шижиг өнгөр бодуулсан юм бэ? Одоо юу болоод байгаа юм бэ? Тэгэхээр та бүхэн би яаж өөрчлөгдсөнийг би мэдэхгүй байна л да. Ямар тааш та мөнгөтэй болохоор лам хараар явбал ном уншуулж мушуулаад тэгэл ийм байдалд хүрсэн баг тий. Яасан? Эрхэн сах надад хайртай болохоор та миний биед орчвол эрхэн сахаар бүр насан туршдаа хайрлуулна гэж бодсон юм уу? Уучлаарай хичээ. Та одоо тэгвэл миний биенээс яг одоо гараадах төхөө. Чим одоо ямар олон юм хуцдаг бацаа бэ? Чи зүгээр сонсчий заяа. Начиг ийм зиндааны хүүхэн чам шиг ийм халтар бацааны биеинд юу н орохыг хүсэх үү? Хинч байсан? Чи сайн боддоо. Чи харин өөрөө миний биенээс гараадах. Өөрөө л ирэхсээс салж чадахгүй
чадахгүй болохоор хараалж чадах хэлсэн юм байна л да. Хөөе. Та үгээ мэдж яриараа заа ёо. Та өөр хэрэгсээс алчаад сүрдүүлж, мөшгөж. Та араар нь дандаа тэгдэг үсттэй. Хичээж та өөрөө. Ирэхээс ахыг энд мэдрэл мутаа үгэндээ суусан гэж бодохоор бүр өрөвдчихлөө за. Хинийхээ өрөвдөд байгаа юм бэ аа? За чи сонсчи. Чи харин вэ штэ те. Миний нөхрийн сайхан сэтгэлийг ашиглаад амиа хорлон морлон гэж сүрдүүлээд байгаа юм шүү. Одоо тэрийг байл. Хөөе. Бацаа минь. Хэрвээ чи миний биенээс гарч чадахгүй байгаа юм бол би гараад өгье л та. Энд юу болж вэ? Юу тэгтээ араа хүн цуцгаар гэртээ ижсэн чи наадаг балаа өгч чи гинт орж ирээд хүн рүү дахиад байгаа ахгүй ч юу болж байгаа юм бэ? Энэ хүүх өөрөө ихэд надад байсан байхгүй юу? Уучлаарай цагдааха. Энэ гэр чинь миний гэр байхгүй юу? Бэж. Чи нэг хинийх юм бэ? Миний охины гэр байлгүй яах вэ? Наад охины чинь би энд анх удаа харж байна. Тийш үү? Мэдхгүй рүү яваа. Үй. Хичээ. Биштэй хичээ. Зүгээр өгнө. Ой цагдааха. Байна уу? Хөөе цагдааха намайг гаргачих л та. Тгүү. Надад юусоо буруу ахгүй юу да. Тэрмөө хүүхэн чи анхаар надад өшөрсөн дөө. Намайг ингэ гүтгээд байгаамаа. Хөөе хүн байна уу? Цагдааха. Хөөе цагдааха. Юу нааша. Миний буруу байхгүй шүү дээ. Намайг султчих л та. Тгүү гойж штэ. Алиу чи яв дугаал. Арабнд аль гэдээ орчих султгах арга байхгүйгээ хэлээд байгаа юм шүү. Хөөе цагдааха. Оц юм өх. Өөрөө хотлоо явдалтай ч юм билүү. Тэгчээд хүн гүтгээд байгаа юм да. Тэгээд ч угаасаа ирэхс миний анхных л та. Явдалгүй байсан ч одооноос эхлээд хэрхэн явдалтай болохыг чинь би заагаад өгье л дөө. Хөөе цагдаа. Боломжтой хөөдөртгөө. Бас яах? Яах гэж байна? Миний биеийг авсан болоо. Бодсон чи өөр урчлээ. Хүний талч. Йоо, энэ одоо юу вэ? Урдхан шиг бие олж авахгүй болол гэрт очицсан нөхрийн минь толгойг ирүүлээд байж байгаа л та. Яна миний хүүхдүүд. Чам шиг муц юм нар хүүхдүүдтэй ч тэгж дарамжлуулахгүй шүү. Ямар ч асуудалгүй зүгээрээ шүү за. Зүгээр ээ наа. Тийм зүгээр ээ.
Миний яриа өчигдөр уурлаагүй шүү дээ. Хайрын чамд цэцэглүүлээ. Цаашаа бай. Чи мэдж байгаа шүү дээ. Сэтгцийн өвчтөг хүнийг гадаа ганцаараа ингэ хайж болохгүй гэж. Тийм шүү дээ. Тэглэж тэр авгаа гэж гадаа ганцаараа ингэ хайчих юм бол хоёулангийн хамт явуулахгүй шүү дээ хараа. Оо заац. Чи бүр ихнэрээ тэгээд сэтгцэн өвчтөд аваа гэж байгаа юм уу те? Юу ихнэр яриад байгаа юм тийм энэ яриад байгаа. Игс шүү дээ тэр чинь. Тэр чинь мэдрэл муутай. Ойлгож байна уу? Чи миний ихнэр болно шүү дээ. За юу хараа. Чи миний бяцхан. Тэглээ жимчнэр тэгж байгаа юм. Тэр мэдрэл муутай хүний чинь биш дээ. Жаахан ч гэсэн ингээ хажууд нь ингээ тайвшруулж ийж холдуулахгүй бол хоёулын гасан салж өгөхгүй байгаа байхгүй юу? Тэгвэл хоёр хүүхэд нь бас хэцүү байгаа даа шүү дээ хараа. Чи муу харин сонсоод исэн чи ямар хөгийн амтан бэ? Чи ихнэрийнхээ яаж ингэж хэлж чадчихна? Чиний хоёр хүүхэд чинь гаргаад гацсан. Насаараа чиний хажууд эсэх хүн ш тэр чинь. За. Уучлаарай. Чи ер нь жоохон охтуудын талхыг ингэж л эргүүлдэг юм байна л та. Нэр битээ уурлаад л та. Тэгж ярих юм бол нь шүү дээ. Чи намайг юу гэсэн гэлээ? Юу гэсэн? Наад охин чи миний араас гүүгээд идэг юм аа. Ганцхан уулзчи. Уулзахгүй бол амиа хорлон энэ гэсэн гэлөө. Чи яаж мэдсэн? Өглөө харин ихнэр чи ирээд явсан. Ариуна юу? Их л ууртай байлээ дээ. Харин ажилтаа байсан биз дээ. Хуралдаа байсан биз дээ. Та марчч. За харин орой за. Яри харин Яри харин ажилтаа за. Яри. За тэгээд хэн нэлөө явдалтай байна? Тэнэг гिचи минь. Хараа. Ариуна. Минэна. Ариуна. Чи яах гэж тийм аимшигтай охины үнд нийтгэж амиа хорлон байрны гэхлээр нь очиж уулзсан юм бэ? Зүгээр тэр аимшигтай охин чи бит хоёрыг салах гэсэн төлөвлөгөн шүү дээ. Аимшигтай охин. Амар охин шүү дээ. Би ч гэж би тэр охины хараад яах гэж хүртв. Өчтөр бол хараа. Намайг амиа хорлон барьна гэж сүрдүүлж аваачсан бол үнэн шүү. Би зүгээр тэгэж очсон юм. Гэхдээ гол нь минийх нь чийл итгэж болдгоо юм шүү дээ. Чи ямар муухай амтан бэ? Чи тэр охины араас гүйсээр хагаад толгойг эргүүлээ эцтэй. Гэтэл тэр охин чамд итгээд охин бие хүртэл хөгж хахад чи ямар муухай амтан бэ? Хөөе бэ чи? Юуна юу яриад байгаа юм бэ? Юу охин бие вэ? Тэр надад охин бие байтгаа бүр хуруугач би тэр юм чи хөргөж үзээгүй шүү дээ Ариуна. Чи юу яриад вэ? Гү Ариуна. Тэр чи зүгээр л хорон санаа шүү дээ Ариуна. Чи өөр хөөе амтан мэдөө. Яачи? Ариуна. Хуц. Чи муу өөрөө яаж аа? Ер нь нөхрөөс минь өөр ямар ч эрэхтэй хүн шүргэж үзээгүй ариун сайхан байг. Чи өнөөдөр бузарлаа эцтэй. Чи юу мэлгэж хэрэглэсэн юм уу? Яг хүч авчиж. Авцсан байл та. Яг авчиж. Би тэр ихсээ тийм худалч идгийг нь яаж мэдх юм? Тэгэж таныг муу хүн байна гэж бодоод хэлсэн үгэнд чи уурлаад тэгсэндэг. За тэг яах вэ? Тэр муу муухай зүйлэг чинь эцээц тэр миний энэ оюун ухаал мэдрээл зовоол өнгөрч байгаа шүү. Тэгтээ тэр мөн авшнаад азтай юм аа. Над чиг юм сайхан бүсгүй гамтлаад үзчихдэг. Тэр мөн ихс ч гэсэн ер нь азтай. Надтай анх суухдаа ямар ч мөнгөгүй уваагүй хоосон гуйлах чинь байсан шүү. Тэгээд миний муу эцэг насаараа цуглуулсан хамаг хөрөнгөөр тоглоо хийчихэж байгаа байхгүй юу? Анхнаасаа л эцэг ихийнхээ үгэнд орох байсан. Одоо тэгээ яах вэ? Саландаа. Тэгээ цаашаа. Угаасаа өнөөдөр та хоёрын салгар хөдлийг би шүүхт өгсөн шүү дээ.
Ийм жаахан юм биш юу ямар муухай санаатай юм бэ? Яг эргэсэн илдгээр хорон санаатай юм байлгүй. Үгүй, игээ. Хоёлын нөгөө нэг дээр шудраг үнний хөшөөний өмнө маргалдсан шүү дээ. Тэгээд үннийг мэдэж аав гэд хоёлынгийн биеийг солилцсон юм болов. Үгүй тэгээд бүх үнийг мэдсэн бахт яга буцаа солихдохгүй аа. Өмнө нь очиод эвлэрэх хэрэгтэй юм шүү. Эсвэл шудраг үннийг мэдэх биш. Шудраг үннийг тогтоох хэрэгтэй юм. You. Миний хайр зонцогч. Хөш. Эргэсэс компаниа буцааж аваад өөрөө өдөрцсөн чинь сэтгэл санаа нэг сайхан байна. Урд нь би амар тэнийг эргэсийн үгэнд ороод хүүхдүүд дараа гэртээ байх ёстой өнтөрхөл. Харин тийм. Гэхдээ та чи ирэхээс ахыг бодох юм бол сайхан сэтгэлдээ. Үнэн шудраг. Ер нь гайг ах уу? Гайгүй захирал болчих байлгүй дээ. Чи ч намайг анх зөвүүн гिचилгээдсэн мэт. За. Та одоо хүртэл арай юм бодоод идэм биш үсттэй. Хамгийн гол нь одоо л хоёлаа нэг уучлаад ойлгосон юм чи зүгээр шүү дээ гэж.